За сайн бацхан уу манайхаа. Бид энэ удаагийн дугаараараа та бүхэнд нэг сонирхолтой шийдвэрийг танилцуулахаар марлаа манд бэлтгэсэн байгаа. За энэ шийдвэр нь бол ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн хүн одоо тухайн шийдвэрийг хууль бус байсан талаар маргасан ийм шүүхийн шийдвэр байгаа юм аа. За марлаа маань үйл баримтад танилцуулах уу. За ер нь л нөгөө нэг яг амьдрал дээр иймэрхүү кейс бас их болдог байж магадгүй гэж бодож сонгосон гэх юм уу? Бид нар бол яг сэтгэлдээ тий. Гэхдээ нөгөө хөдөлмөрийн тухай хууль муулаар чинь ер нь бол энэ ажлын байрын бэлгийн дарамт гэдэг бол одоо ноцтой зөрчилтэй. За тэгээд иймэрхүү дарамтад үлдэх юм иймэрхүү зөрчил одоо танд байгаа нь мэдэгдэх юм бол ажил одоо тухайн компанийнхаа ёс зүй хорооч юм уу эсвэл дээд албан тушаалтандаа гомдол гарах байдлаар шийдвэрлүүлэх. За эсвэл бүр хүний хүнсний комисд хандах гэх хэмжээний одоо иймэрхүү шийдвэрлэх арга замуудыг бол хүртэл дурдсан. Тэгэхээр одоо хөдөлмөрийн харилцаанд бол энэ бол ингээд маш том ноцтой зөрчил юм а гэдгийг хөдөлмөрийн хуулиараа хүлээн зөвшөөрсөн ийм одоо кейс байгаа хгүй юу. Гэхдээ энэс хойш одоо яг ямар нэгэн кейс гарсан хэсэг нь бол мэдгүй хайж байсан чинь ийм кейс олоод за тэгээ бас ярьж өгөө сонирхолтой юм болов уу? Ер нь бас амьдрал хэрэгтэй юм болов уу? Хүмүүст бас хэрэгтэй юм болов уу? Мэдээд тахад илүүдэхгүй юм болов уу гэдэг үүднээс яг нэг ийм юмэр тохиолддог гэсэндээ биш. Ер нь бол хажууд нь ийм тохиолж байгааг мэдсэн ч байж болно шүү дээ, тий. За эсвэл энийг одоо энэ бол ингээд ностой зөрчил юм байна гэдгийг эсвэл мэддэг ч юм уу тий. Бүгд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа болохоор тэгээд бас сонирхолтой болоо гэж бодоод сонгосон. За энэ хэмжлэгч нь бол А гэдэг хүн, хариуцагч нь болохоор одоо энэ А гэдэг хүний ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Э гэдэг юм компани байгаа. За гэхдээ энэ наана нь хэлэхэд энэ хэмжлэгч нь бол яг үүнд А гэдэг хүн бол биш ч шиг. Би нэрийг өөрчлөөд А гэж хэлж байгаа шүү. Ягаад тэгэхээр ер нь бол яг энэ одоо бид нар нэг шүүхийн шийдвэр ярьж өгч байгаа. Шүүхийн шийдвэр дээр хүмүүсийнхаа нэрийн ч юм уу те эсвэл компани яг ингээд албан тушаалын хайгаад тахад яг ойлгомжтой тодорхой юм шиг хэрнээ ингээд ядаж тэрийг солиод ярьчих юм бол ер нь бол тэрийн зүг багах гэж бодсон. Ягаад тэгэхээр харьцагч одоо талуудын тэр шүү энэ шүү гэж нэг хилээд байх шаардлага байхгүй байх гэж бодсон. За тэгээ хэмжлэгч нь бол А гэдэг хүн, хариуцагч нь бол Э гэдэг компани. За хэмжлэгчийн хэмжлийн шаардлага бол Э компани ёс зүйн ашиг сонирхлын хорооны 2022 оны 1 тоот дүгнэлтийг хүчингү олгуулах. За тэгээ гүйцэтгэх захирал юм уу 22 оны 402 тоот тушаалыг хүчингү олгож урьд эрхэлж байсан хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох. За ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олгоор гаргуулах. За нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шинтгэлийн нөхөн бичээлт хийж баталгаажуулахыг даалгах тухай хэмжлэлийг гаргасан. За хэмжлийн шаардлага нь бол ер нь харах юм бол яг л ердийн одоо хөдөлмөрийн маргаануудтай адилхан одоо жишээлбэл нөгөө нэг хууль бус аргаас ажиллаж тасан дөндөө тохиолдол байдаг ч гэдэг ямар нэг үндэслэлгүйгээр ч юм уу тий. За тэртэй холбоотой бүх одоо хөдөлмөрийн маргаанууд яг л тэр ажлаас хаалсан шийдвэрийг өнгөцөнгөө олгуулах, хууль бус болгоно тогтоолгох тий. За тэгээд тэр ажилгүйс хугацааны цалин хөлс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөвлөх, за тэгээ эргээд ажиллаа томилуулах гэдэг яг ийм маргаануудтай байдаг. За тэгэхээр шаардлага хувьд яг ердийн хөдөлмөрийн маргаануудтай ер нь л ижил. Гэхдээ гол одоо маргааны үйл баримт яагаад энэ хүнийг ажлаас салах болсон гэдэг тэр үндэслэл нь бол бэлгийн дарамттай холбоотой ийм кейс байгаа. За хашны шүүхийн шийдвэрийн хувьд бол 2023 оны 2 сарын 8-ны өдөр шийдвэрлсэн Чингэлтэй дүргээс за давзаалтчны шүүх бол нийслэлийн иргэнээргийн давзаалтчны шүүх 2023 оны 4 сарын 10-ны өдөр шийдвэрлсэн ийм магадлалтай. За усын дэвжихөөс бол 2023 оны 11 сарын 7-ны өдрийн 210 дугаар тогтоолоор шийдвэрлсэн. За ийм иргэний маргаан байна. За тэгээд усын дэвжих бол нийт танхимын шүүгчийн 2023 оны 10 сарын 6-ны өдрийн хуралдаанаар бол яг энэ хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын журмын гомдлыг хяналтын журмаар авч шийдвэрлсэн юм байлээ. Тэгээд тэр тогтоолтой бол бүр яг ингэж дурдсан байгаа байхгүй юу? За тэдний өдрийн энэ хуралдааны энэ тэдгээр тогтоолоор энэ хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172-ийн 1 заасан үндэслэлээр буюу одоо нэг анхан болон давзаалтгачны шүүхүүд зөрүүтэй шийдвэрлсэн гэдэг энэ үндэслэлээр авч шийдвэрлэж байгаа шүү гэдэг ингээ маш нарийн тодорхой дурдсан байсан. Тэгээ энийг хараад нэг хэлмэр санагдсан юм нь одоо яг саяны хэлсэн өгүүлбэрийг бол ингээ тогтоолтод оруулсан байгаа нь ингээ айгүй ойлгомжтой тодорхой болж ирж байгаа байхгүй юу? Энэ үндэслэлийг яагаад хяналтын журмаар авч шийдвэрлэж байгаа юм те энэ маргааныг өмнө нь одоо бид нарыг харах юм бол яг шүүхийн тухай шинжлэгдээд яг нэг ихний жилдээ явж байсан ч юм уу те тогтоолуудыг харах юм бол яг ямар үндслээр авч шийдвэрлээд байгаа нэг учир битүүлэх те яг уншиж байгаа хүн нь одоо өөрөө чон таамаглах шинжтэй. За энэ ч одоо зөрүүтэй ч юм уу зөрүүгүй ч юм уу те эсвэл одоо
усан дэжгүй өмнөх тайлбараас өөр байсан юм болов уу? Эсвэл одоо өөр ямар нэгэн процесс алдаа гарсан юм болов уу гэж жоохон таамаглах шинжтэй. Гэхдээ одоо яг тэр нь таамаглаад бас жоохон олоход хэцүү те. Тиймэрхүү кейсүүд айгүйх байдаг байсан. Тийм болохоор энэ 2023 оны ч юм уу нэлийн сүүлийн үеийн кейсүүд бол ингээд ямар үндслээр авч байгаа гэдгээ дурдж байгаа нь цаашдаа яг хууль хэрэглээнд амар тийм ач холбогдолтой юм шиг бол надад санагцсан. Энэ кейсүүд. За үйл баримт руугаа оръё. За үйл баримтын хувьд яасан бэ гэхээр 2022 оны 3 сарын 18-нд одоо энэ маргаад байгаа E компани нэг одоо хилцээний ажилтан эс. За энэ нэр болон ер нь бол би хилцээний нэрийг дурдахгүй явж байгаа. За тэгээ яг энэ холбогдогч одоо энэ маргаанд кейс дурдж байгаа хүн бол бас яг эс биш. Тэгээд би бас бүсгийн солилцсон байгаа гэдгийг анхаараарай. Гэтэ яг одоо хүмүүс өөрсдөө шүүхэн шийдвэр олоод унших ч юм уу байх юм бол яг бүгд нэр мөрнийхээ нүнүүд бол байгаа байх. Хэдүүлээ ярихдаа бол ингэ ярьчээ тий. За мэрэгчлэлтэн эсээс ёс зүйн ашиг сонирхлын хороонд болохоор за нэг хилцээний дарга бол удаа дараа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхээр оролцсон тийм зөв бус үйлдэл гаргасан талаар за тэгээд үүнтэй холбоотой ёс зүйн хариуцлага тооцоолохоор гомдол гаргасны дагуу тус хорооны 2024 оны 6 сарын 4-р сарын 6-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлцээд за тэгээд 01 тоот дүгнэлт гаргаад ажилтан эст хөдөлмөрийн харилцаанд дарамт одоо хүчирхийлэл бэлгийн дарамт үзүүлсэн буруутай гэж дүгнээд хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 4-т ажил олгогч ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтаас өршлөн сэргийлэх таслан зогсоох за гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг үл твчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэж одоо хөдөлмөрийн тухай заасан байгаа. Үүний дагуу аатай байгуулсан тэр хөдөлмөрийн эрхлэлтэй харилцааг бол туслах шийдвэрийг бол гаргасан байдаг юм байна. Одоо эс гэдэг хүн гомдол гаргасны дагуу за өмнө нь хэлсэнчлэн хөдөлмөрийн тухай хуульд бол одоо ийм ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой маш тодорхой зохицуултууд бол орсон. За үүнийг хэрэгжүүлэх хүрээнд энэ компаниас болвол за энэ А гэдэг албан тушаалтан бол ийм одоо эс гэдэг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн одоо ийм буруутай байгаа учраас гээд ажлаас нь ерөнхийдөө ийм чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна. За ингэж гомдол гаргахад хүргэсэн хэд хэдэн тохиолдол бол болсон юм бэ лээ. Одоо шүүхэн шийдвэрүүд дээр дурдсанаа. Яг шүүхэн шийдвэрт дурдсан байснуудыг одоо хальт та хэдэд бас ингээд яг сонирхуулах юм бол тий. Одоо нарийн нэг бүрчлэн ингэсэн тэгсэн гэдэг юм бол шүүхэн шийдвэр дээр бол нэгт байгаагүй хоёр ч юу байсан ч хийхэд бол жоохон эвгүй байх гэж бодсон. За тэгээд шүүхэн шийдвэр дээр бол ийм нотлох баримтуудыг бол дурдсан байсан. За тухайлах юм бол АС нарын хооронд харилцсан Facebook одоо мессенжерүүд ч юм уу тий. За тэгээд өөр ажлын байрныхаа гэрч одоо өөр нэг хүн байгаа. Тэгээд хүний гэрчийн мэдүүлэг. За тэгээд нэхэмжлэгч Агийн ажилтан эс гэдэг хүнийг одоо юм аваад ирэх гэж одоо дуудангуудаа цайны цаг магаар ч юм уу тий одоо ажлын өдөр цайны цагаар ч юм уу эсвэл ажлын бус өдөр одоо эсийг тэгж дуудангуудаа одоо яг хотын төвдийн нэг нэр бүхэ тавар март гэж дуудсан байт юм байл та нэг тохиолдолд. За тэгээд одоо нэг албан тушаалтны юм болохоор дуудсан газар нь нөгөө эс очингууд баг бол өрөөндөө ганцаараа зүтгэн байж идэх ч юм уу тий. За тэгээ өөрийг нь татаж гадах ч юм уу тий. За тэгээд бас нэг босон үйл явдал нь 2021 онд бас нэг босон үйл явдал нь шөнийн цагаар одоо нөгөө нэхэмжил гаргаад байгаа ажлаасаа халагдсан нөхөр штэ унаа хүлээж захтай эсийн гэрээ ойролцоо хамт болсон гэж байгаа. Одоо ажлаасаа бүүнөрөө тарж марсан ч юм уу гарчаад бүүндээ харж явсан ч юм уу тий. Тиймэрхүү үйл явдал. Тэгээд мөн 2022 онд болохоор уурхайн кемп томилдоор ажиллаж байх хугацаанд 22 оны нэг өдөр яг тэр хамт ингээд томилдоор ажиллаж байсан хугацаанд нэг шөнө одоо 02:26 цагийн орчимд яг тэр эс гэдэг ажилтны байрлаж байсан гэрт нь гой бол ороод гарсан тийм үйлдэл бол ингээд камерын бичлэгээр баригдчихсэн ийм одоо үйл баримтуудыг бол дурдсан байсан. Нөгөө хөдөлмөрийн хууль дээр яг нөгөө бэлгийн дарамтыг тодорхойлохдоо одоо ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ажилтан 3 дахь этгээд бидээ хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ үгээр биеэр захимаар бусад хэлбэрээр илэрхийлэх. За тэгээд бэлгийн харилцаанд оролцсон хэсгээс шалтгаалж албан тушаал, цалин хүсчээр эдийн бол эдийн бас байдлаар урамшуулах, эсвэл хохирохоор айлган сүрдүүлэх, тулгаан шаардах, долзод тавих байдлаар бэлгийн дарамт зүйлийг хориглоно гэд хэлбэрийн айгуу ерөнхий за. Ер нь өргөөрөнд өргөөрөндөө зааж өгсөн. Тэрнээс айгуу тийм одоо юу гэдэг чи эргээд мархахад
эргээ тэр хуулийг тайлбарлахад айгүй ойлгомжтой болоод өгч байгаа байхгүй тий. Одоо зөвхөн бэлгийн хүч гэдэг чинь эрэг үйл зас хүчиндэх хэмтэрэг ч юм уу тэр бол биш шүү дээ тий. Энэ бол ингээ маш өргөн хүрээнд хэрэгжих боломжтой гэдгийг ингэж нарийн зааш томьёолсон нь бас нэг өдөв санагцсан. За тэгээ хэмжлэгч бол хэмжлэгчтэй ямар үндслийг дурддаг вэ гэх юм бол энэ бэлгийн дарамт үзүүлсэн сахилгын ностой төвшил гаргасныг бол яг нотлоогүй байхад ёс зүйн ашиг сонирхлын хороо 0.1 дүгнэлтийг бол гаргасан. Энэ нь бол үндслэлгүй. За нотлоогүй гэдгийг юу гэдэг байгаа гэх юм бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 26 дугаар зүйл заасан бэлгийн дарамт учруулсан гэж үзэх юм бол энэ зөрчил санал шийдвэрлэх тухай хууль заасны дагуу энэ одоо охирч гэдэг байгаа хүн ч өөр цагдаагийн байгууллагт хандах ёстой тий. Цагдаагийн байгууллага бэлгийн дарамт үзүүлсэн үү үзүүлээгүй гэдгийг одоо бараг тогтоох ёстой тий. Тим юм тогтоогүй юм зөрчил гаргасан гэдэг нь ингээд хуульчны одоо хууль цагдаагийн байгууллагаар нотолдоогүй байхад энэ компани ёс зүй хороо ерөөхдөө ийм шийдвэр гаргасан нь бол үндэслэлгүй гэдэг тийм үндслийг хэлдэг. За бас нэг үндслэл болохоор энэ ёс зүйн ашиг сонирхлын хорооны гишүүдийн эрсдэл нь бол 70% хүрээгүй буюу одоо өөрсдийнх нь тэр одоо журам заасан эрсдэд хүрээгүй байгаа нь бол бас хууль бусаа гэдэг ийм нэг ёсной бас жоохон процессын алдаа гэдэг юм үндслийг бол өөрөө бол хэлдэг юм билээ. За ахын шатны шүүхээс юу шийдвэрлэдэг гэх юм бол энэ хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажлын байранд одоо бусдад хүч хэрэглэсэн бэлгийн тарамт үзүүлсэн зэрэг зөрчил гаргахыг одоо гэрээг туслах ностой зөрчилд бол тооцохоор талууд бол тохиролцсон байна тий. Энэ одоо талууд авсан хөдөлмөрийн гэрээг хараад за Агийн хувьд болохоор 2021 оны 12 сарын 8-наас 2022 оны 3 сарын 12 өдрийн хооронд ажилтан эстэй харилцсан болон түүнд хандаж гаргасан үйлдэлүүдийг ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэх одоо ностой зөрчиллийг үйлдэн гэж үзэхэд хангалттай үнэлэл бол болохгүй байна гэж анхаарч шүүхээс үзсэн. За тэгээд 2021 оны хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-т ажил эрхлэл за хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үргээ гүйцэтгэх, албан томилтоор ажиллах, ажилдаа ирж очих, за ээл солиулах, ажил хүлээлцэх гэдэг одоо юм ажил эрхлэлд ажлын байр гэж юу ойлгох юм бэ гэдгийг ингэж тайлбарлангуудаа одоо эдгээрийг харах юм бол эсийн мэдүүлснээр одоо тэр дуудаад байгаа туршид буудал ч юм уу эсвэл ажлын байр биш өөрөө одоо арай өөр нэг тийм офис дуудаад байгаа тий өөр нэг тааварт эсвэл гурван талбайд эсвэл тэр нэг уурхайн байранд ч юм уу тий уурхайн байр биш уурхайн тийм амралтын хотхонд байгаа байхгүй юу одоо ажилтнуудыг амардаг хотхонд гих зэрэг эдгээр үйлдэл гаргасан яг тэр нөгөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд хүч хэрэглэж бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэхгүй гэж ерөнхийдөө тайлбарласан. Ерөнхийдөө ер нь жоохон явцгүй байлаар тайлбарласан юм шиг надад санагдсан. За тийм болохоор ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу одоо Ааг ажлаас чөлөөшин шийдвэрлэл нь бол хууль бус. За тийм болохоор түүнд ажилгүй байсан үеийн 45 сая 800 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг олгох одоо ийм шийдвэр бол гаргасан. За харин давтаалтах шатны шүүх бол ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийдвэртээ ерөнхийдөө бол одоо ижил шийдвэр гаргаж үлдээдэг. Ингэхдээ за тухайн энэ одоо байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 1-4 за төв офис, уурхайн бүс, хотхон амрах байр, спорт зал, агуулгах компанийн нэрээр бүртгэлтэй болон гэрээ тээврийн хэрэгсэл за тэгээд гайлын хяналтын бүсэд байрлах одоо тухайн компани байр, за компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцоно гэж одоо заасны дагуу нэхэмжлэгчийн томилтоор ажиллаж байсан ажил олгогчийн одоо түрүүн хэлсэн чинь нэг уурхай хотхонд бол ингээд гэрчний ороо гарсан ч юм уу тийм хөл баримтайсан ажлын байр гэж бол анхан шатны шүүхээс давтаалтах шүүхээс уулна ингээд ари өөр тайлбар хийсэн. Одоо тэр ажлын байр ари өргөн үрээнд тайлбарлаад одоо тэр нөгөө уурхайн амралтын байр ч гэсэн энэ компани одоо ажлын байр тооцогдох одоо байр муу юм гэж бол уулна үзсэн. Гэвч хэмжлэгч бол одоо тэр нөгөө тэр уурхайн байранд жишээлбэл нэг орой ингээд гэрчний ороод гарсан гэсэн шүү дээ. Тэр нь бол яг их хугацаанд биш нэг 4-5 минут хугацаа бол байсан. Энэ одоо тэр гэрчний зүгээр ороод гарсан бичлэг байгаа болохоос гэр доторх бичлэг бол байхгүй. Тийм болохоор яг тэр гэрт ороод бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг чинь тогтоохгүй байна гэж өөр нь л үзсэн. Тэрийг бол одоо ингээд тогтохгүй байна. Тэг өөрөөр хэлэх юм бол ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хоригдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндслэл бол шууд ингээд тогтоогдохгүй байна гэж бол үзсэн. За тэгээд тэр нөгөө Facebook Messenger ч гэдэг юм уу те бусад яриад байгаа эдгээр үндслэлийг давтаалтны шүүхээс ингээд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж бас үзсэн.
Тийм болохоор энийг болохоор ингээ ажлын байрны бэлгийн дарамт гэж бол шууд дүгнээгүй. За тийм болохоор ерөнхийдөө хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давтаалдах гомдлыг хангахгүй орхисон буюу анхан шатны шүүхээс тэр нэхэмжлийн шаардлага хангасан шийдвэрийг бол ерөнхийдөө хэвээр үлдээгээд за ер нь юм жоох ялгаатай хууль хэрэглээний тайлбарыг бол хийсэн. За харин усын дэд шүүхээс бол анхан болон давтаалдчны шүүх шийдвэрээс тис өөр бол одоо юу гаргасан тайлбарыг гаргаж шийдвэрийг бол хийсэн. За хариуцагчийн хяналтын шатны гомдлыг бол ерөөдөө хангаж шийдвэрлсэн буюу нэхэмжлийн шаардлага бол хэрэгсэхгүй болгосон. За өөрөөр хэлэх юм бол тэр ажлаас салсан ажил болгочийн шийдвэр бол үндэслэлтэй гэж үзсэн. За ингэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуултыг бол ингээд нэлээд өргөн хүрээнд маш нарийн тайлбарлсан. За тэгээд үүнээс голлох хэд хэдэн одоо тайлбаруудыг та бүхэнд хүргье. За өмнө дурсанчлан нэг хөдөлмөрийн тухай хуульд бол ойкас дурдсан энэ нөгөө ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг маш өргөн хүрээнд л тодорхойлсон. За хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-2-т ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ажилтан 3 дахь читгээд бие биедээ хүсээгүй байхад нь одоо бэлгийн сэтлээ үгээр биеэр цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх. За бэлгийн харилцаанд орох хэсгээ шалтгаалж төрөн хэлсэнчлэн ямар нэгэн шаа харамж цалиус амлах ч гэдэг юм уу те урамшуулах байдлаар амлах ч гэдэг юм уу эсвэл одоо айлгаас сүрдүүлэх тулгаан шаардах одоо болцол тавих зэрэг ийм үйлдэлүүдийг бол бэлгийн дарамт үзүүлэхийг одоо ойлгоно эдгээр үйлдэлүүдийг хориглоно гэж юу нь бол хөдөлмөрийн тухайд бол заасан. За тэгээ мөн зүйлийн 7-гийн 3-т бол ажилтан ажил олгогч 3 дахь читгээд ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамт өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, за дээд албан тушаалтан холбогдох төрийн бус байгууллага үйлдвэрчний эвлэл, за хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, за хөдөлмөрийн хяналтын байгууллага болон Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс за цаашлаа шүүхүүд хүртэл тус одоо гомдол гаргаж болохоор ингэж заасан. За тийм болохоор ерөнхийдөө одоо энэ тохиолдолд бол ажилтан эс бол одоо компанийн ёс зүй хороонд бол гомдол гаргасан байдаг юм байлээ. За мөн 7-гийн 4-т ажил олгогч ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогслоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээд тусгаж дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг үйл твчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэдэг ийм одоо шин зохицуултуудыг бол одоо хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгаар 2021 онд бол оруулсан байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө компаниуд бол ийм орчныг бол бүрдүүлэх ёстой хань нэ тий үйл ийм ямар нэгэн дарамт хүчирхийллийг үйл твчнийг орчныг бүрдүүлэх ийм юм гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох журмыг ингээ баталсан байх ёстой байдаг юм байна. Байдаг байх нэ. За түүнтэй холбоотой яг энэ хууль засны дагуу энэ компани бол одоо үүнийг хэрэгжүүлсэн гэж бид нар ойлгож байна. За нэхэмжлэгчийн нэг маргаатаа үндэслэл нь ёс зүйн орооны эрс бол 70% түрээгүй гэж маргасныг усын дэвчгээс бол энэ 70% бол хүрсэн байна. Энэ бол ингээд тухайн компани журамд бол нийцсэн одоо ямар нэгэн процессыг алдаагүй хурлуулсан байна гэж дүгнээд ерөнхийдөө нэхэмжлэгчийн тэр процессыг алдаатай гэдэг үндслэг бол үүсгэжтэй. За харин анхан болон давзаалгачны шүүхийн одоо үндслийн талаар бол дараах дүгнэлтийг бол хийсэн байдаг. За нэхэмжлэг чийг ажлаас чөлөөсөн ажил болгочийн гаргасан шийдвэрийг бол үүсгэхдээ ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бие даасан ойлголтыг зөвхөн ажлын байр гэсэн одоо явц утгаар тайлбарсан нь үндслэл муутай болсон гэж үзсэн. Бид нэр хэлсэн тий одоо тухайлбал анхан шатны шүүхтэр уурхайн байрыг ажлын байр гэж үзээгүй ч гэдэг юм уу тий маш явц утгаар аваад үзсэн. За ажлын байрны бэлгийн дарамтыг зөвхөн одоо ажлын байран дээр үйлдэгдэг гэж тайлбарлах нь бол учир дутагдaltaй буюу нийтлэг агуулгаараа ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор нэг дагуулгад ажиллаж буй хүмүүст хамаарах бөгөөд хөдөлмөрийн харилцаанд орсноор үүсэх буюу энэ явцад нэг нь нөгөөдөө үзүүлж буй үйлдэл гадаа гаргах эсвэл нөгөө тал дарамт учирсан хэсгийг үндэслэлтэй тогтоох нь бол чухал байдаг. За давцаалчны шүүх бол энэ нөгөө нэг уурхайн хотгоон дах ажлыг уурхайн хотгоон дах нэг амралтын байрыг ажлын байр гэж үзсэн шүү дээ тий. Энэ нь одоо боловч тэр хотгоон дах ажилтны эсийн байрлал гэсэн гэрт ороод гарсан тогтоогдоод ахад одоо тэр эсэд ажлын дарамт гэж үзэх үнс тогтоодохгүй байна гэж дүгнэснийг бол гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулиулсан хөдөлмөрийн хууль нийцээгүй гэж усан дэвчгээс дүгнсэн. Одоо хит дахиад явах төлөвлөгөө дүгнэлт хийсэн мэн гэж үзнэ. Энэ нөгөө ажлын байрны бэлгийн дарамтыг одоо хүний халтшгүй байдал, нэр төр тэ аюулгүй байдал одоо маш их хор хөнөөл учруулдаг. Одоо хүний эрхийн ноцтой зөрчил, одоо хүүсээр ялгарлан гадуурхаж буй үйлдэл, түүнээс гадна эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, за гэмт хэрэг хэмээн үздэг учраас хөдөлмөрийн харилцаанд гендерийн ялгарлан гадуурхал, ажлын байран дах гендерийн эрхтгч байдлыг хангах, бэлгийн дарамт гаргахаас үргэлжлэн сэргийлэх, за үйл твчний орчныг бүрдүүлэхэд ажил олгогч болон ажилчны эрх үүргийг гендерийн эрхтгч байдлын тухай хууль заасны дагуу
За одоо бусдыг хүсэг байхад нь бэлгийн сэтлээ үг хэл биеэр бивээд өөр хэлбэрээр илэрхийлэх. За тэг ямар нэгэн одоо дарамтыг одоо маш өргөн хүрээнд ингээ үзүүлэх гэдэг байлаар тодорхойлсон байсан шүү дээ тий. Тэг ингэж тодорхойлоход давтаалтны шүүхээс бол одоо энэ хууль нийтийн тайлбарыг хийгээгүй байна гэж бол анхаарч биш хяналтын шүүх бол үзсэн. За тэгвэл бэлгийн дарамт гэдгийг хяналтын шатны шүүхээс дахин нэг ерөнхийдөө тайлбарласан. Гэхдээ тийм маш өргөн хүрээнд тайлбарласан. За бэлгийн дарамт юуг ойлгох талаар бол тухайлбал бэлгийн харилцаанд орохоор завдах, шаардах, дайрах, эсвэл хүчиндэх гэмтэрэг байна тий. Эсвэл болоод хүний биед нь хүрэх, илэх, үнсэх, таалах, оролдлого хийх, за дарамтлах, сүрдүүлэх, эсвэл за бүр мөрдөж мөшгөх, бэлгийн санаахал бүхий одоо эсвэл бэлгийн харилцаанд орох тухай захидал, мессеж илгээх. За тэгээ бэлгийн дурслаад даалтуур одоо сануулсан зураг, шог зураг, хөдөлгөөнд үзүүлэх одоо юу тэрийг ингээд тэр хүнд ойлгуулга илэрхийлэх ямар нэгэн байдлаар одоо тийм одоо үйлдэл одоо өөр зураг хүрэх юм уу тэ үзүүлэх. За тэгээд төслөг байхад нь удаа болцоон дөрөх хүртэл орох нэ. За тэгээд гэр машин өрөөнд өрөх, за дуудах, за бэлэг өгөх, халамжлах, таагүй санагдуулахаар хит удаанаар ширтэх, өмсөн хувцс, биеийн хэлбэр, галбар, за эсвэл одоо биеийн сохогч юм уу тэ эсвэл бэлгийн чадхын талаар дүрслэн ярих, ийм агуулгатай асуулт тавих, за эсвэл бүр хошигнол хийх, онгоо ярих хүртлээс орно. За 100% гаргах зэрэг үйлдэл бол тооцдог. Гэхдээ юу гэдэг чинь энгийн нэг зүгээр онгоо яриад өнгөрөх бол мэдээж орохгүй бах тий. Гол нь тэр нөгөө хүнд нь ингээд бэлгийн дарамт үзүүлж байгаагаа ойлгох, ямар нэгэн дарамт ирээд байгаа нь ингээд мэдрэгдэх тий. Тим дарамт тэр хүн мэдрэгдээд тэр онгооноос нойж тэр хүн ямар нэгэн бэлгийн дарамт ингээд авч байгаа юм шиг мэдрэгдэх юм бол энэ бол ингээд бэлгийн дарамтын нэг хэлбэр болох нэ гэдэг бол анхаарах хэрэгтэй байна. За тэгээ бүр зарим тохиолдолд даалт хэлбэрт үргэлжилж улмаар хүний эрх одоо эрх чөлөөг зөрчигдөх тохиолдол одоо байдаг гэж бол улсын дэд зүгээс тайлбарласан. Тэгээ өөрөөр хэлэх юм бол энэ төрлийн дарамт нь шууд одоо ийм маш олон төрлийн хэлбэрээр илэрч болно гэж бол дэд зүгээс бол тайлбарласан. За тэгээ үүнээс харах юм бол одоо анхан болон давзаалтны шүүгч гэдэг юм уу дараагийн иймэрхүү ижил төстэй тохиолдолд улсын дэд зүгийн энэ тайлбарыг баримтлаад бэлгийн дарамт гэдэг бол маш өргөн хүрээнд тайлбарж болох нэ. Маш тийм явцуу хүрээнд тайлбарлаад ямар нэг одоо тэр хохирогчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөд бол өнгөрөөж болохгүй нэ гэж бол эндээс харсан. За тэгээд сая дурдсанаар бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндслээр ажиллаж чөлөөсөн ажил олгогчийн тушаалаг бол хөдөлмөрийн тухай нийцсэн гэж бол үзээд за тэгээд анхан болон давзаалтай шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингү олгож хариуцагчийн итгэмжлэгтэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж за хэмжлэгч агийн хэмжлийн шаардлага бүрэлдэхүүн нь хэрэгсэхгүй болохын зүйтэй гэж бол хяналтын шатны шүүхөө шийдвэрлэж энэ маргаан дууссан байна. Зөв. Одоо нөгөө нийтэд одоо нээлттэй мэдэж байгаагаар угсаа олон судалгаанууд нь хүнийхэн судалгаануудаар харагддаг нь юу гэхээр уул уурхайн одоо бүсүүд тийм нөгөө азлагдсан кампус юм уу тийм одоо нөгөө эрэгтэй ажилчид ихтэй. За яг хүсээр ялгарлаагүй яг юм бодит мэдээлэл ярьж байгаа шүү. Тийм хэсгүүд нөгөө бэлгийн дарамт үүсэх магадлал айгүй өндөр байдаг. Одоо тийм төслүүд их байдаг. Тийм ч учраас одоо нөгөө уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тийм томоохон одоо жишг бүхий компаниуд дандаа тийм хүний эрхийн сургалтанда бэлгийн дарамттай холбоотой сургалтууд өгдөг ажилчдаа бэлгийн дарамтаас өөрсдөө болон бусдыг хамгаалах те бусдын бас эрхийг зөрчих байх талаар мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгээ энэ шийдвэр айгүй ач холбогдолтой санагдлаа. Одоо нөгөө бэлгийн дарамт учруулагчийг өөгшүүлэхгүйгээр одоо ингэж ийм том санкцтай одоо шийдвэрлэгдэх ийм үлх зүүр дагавартай асуудал шүү те гэдгийг айгүй харуулсан юу юм шиг санагдлаа, шийдвэр юм шиг санагдлаа. Тийм, тэгээд яг угаасаа өөрөө гэхдээ бас үйл байгаа юм л амар тийм ёс зүйгүй ч юм уу тий. Доод албан тушаалнаа ингэж дарамтлаа. Энэ гэхдээ юу гэдэг чинь ганц хоёр удаа татгатаад өнгөрсөн биш. Одоо жишээ нь хохирогч эмэгтэй хүн байгаа штэ. Тэр хэсэг байсан магтай за хохирогч ерөөдөө эмэгтэй хүн энийг ингээд айгүй удаан хугацаанд ерөөдөө твцсэн байгаа байхгүй 2022 оноос 2023 оны хугацаанд ч юм уу тий. Энэ үйлүүд нь ингээд давтагддаг ч юм уу тий. За эхлээд нэг тийм хүндрээгүй байдаг ч байсан байж магадгүй. Гэхдээ л одоо альва нэг зүгээр мессежээр тэр хүн ямар нэгэн бэлгийн дарамт ингэ үзүүлж байгаа юм шиг одоо үйлүүдээ гарах юм бол тэр шууд ажлын байрны бэлгийн дарамт бол болно шүү гэдэг бол цаашаа анхаарах хэрэгтэй байх нэ. Одоо хин нэгэнд найз юм уу те таньдаг хүн эсвэл иймэрхүү байдлаар ямар нэгэн дарамт шахалтанд ороод ирэх хэрэгчлэлийн зөрчигдөж байгаа болвол үүнийг бол ингэ шийдвэрлүүлэх холбогдох байгууллагт нь хилээд шийдвэрлүүлэх боломжтой байх нь тэр зөрчил гаргаад байгаа хүнд хариуцлага ногдуулах боломжтой байх нь гэдэг бол одоо ингээд бүр шийдвэрлэгдсэн тодорхой кейстэй байгаа учраас иймэрхүү юмнаас битгий яагаарэ
гэж бол хэлэх нь зөв бах тий. Энэ л яг хуу Монгол манай нийгэмд иймэрхүү юм одоо харин болж байгаа л өмнө нь бол жоохон даалт байдаг гэсэн болов уу тий. Тэгээ нөгөө 22 оны хөтөлбөрийн тухай бол бас нөгөө юуг нь зохицуултуудаа айгүй нарийн шигтгээд тэгээ хүний эрхийн талаас айгүй зохицуул сайтай болсон болов уу гэж бодож шít. Харин Тийм болохоор нөгөө хамгаалах механизм бүрдээд одоо энэ хүн чинь бэлгийн дарамтад өртсөн тухай гомдлоо зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын гомдол шийдвэрлэх механизмаас гадна шүүхэд хүний эрхийн үндэсний комисс гэдэг бусад механизмуудад бас хамтан шийдвэрлэх боломжтой ийм зохицуултыг бий болгоцсон тий. Гэтэ сая компанийн хувьд ч гэсэн бас айгүй үлгэр жишээ юм шиг санагдлаа. Дотоод механизмдаа ингээд одоо гомдол шийдвэрлэх тогтолцоотой. Тэгээд дотоод тийм нөгөө хөдөлмөрийн гэрээндээ бэлгийн дарамт төвшүүлсэн өөрөө одоо ажлаас чөлөөлөх хүртэл их зүйр дагавартай гэдгийг ингээд тогтооод өгсөн. Тэгээд тэр механизмаа ажилуулсан байгаа нь бас зүгээр таалагдлаа. Тийм ер нь бол угаасаа яг хөдөлмөрийн тухайлаараа компаниуд ийм үр хүлээсэн л авал л да. Одоо ийм бэлгийн дарамт одоо би ганцхан бэлгийн дарамтаас биш одоо тэр чинь ажлын байрны дарамт байгаа шүү дээ. Дарамт хөдөлгөөлтэй санааны дарамт учруулах ч юм уу тий. Ямар нэг тийм төвөө одоо орчин бүрдүүлэх үүрэг бол угаасаа ажил олгогчид байгаа. За гэхдээ бид нар бол ийм гарахыг бол угаасаа үүсэхгүй тий. Энэ чинь одоо нийгэм одоо гэмт хэрэг хүний амь насны гэмт хэрэг гэж лсэн шидийн гэмт хэрэг төвчл гарч байгаа болохоор гарсан тохиолдолд тархин хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бас хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн тухай хуульдаа нийцүүлээд холбогдох журмыг бол баталсан байх үүрэг хүлээж байгаа байхгүй. Тэр миний бодлоор одоо ихэнх том аж ахуйн нэгжүүд ялангуяа ийм хөдөлмөрийн дотоод журамтай холбогдох одоо маргааныг шийдвэрлэх юм хороотой байгаа ах гэж би бол бодож байна. Жижиг компаниуд бол яг уу одоо нэг 10 20 дотор ажилтнаа байдаг бол байхгүй байхаг бол үгүйсэхгүй тий. Гэхдээ хөвчлэн том компаниуд бол одоо болцсон ер нь хэрэгжүүлж явж байгаа байх. Эхнээсээ ингээд кейсүүд нь бол шийдвэрлэгдээд бол явж байгаа юм байна гэж бол харсан. Зөв. Энэ хүний эрхийн талаас айгүй нэр сонирхолтой тэгээд жижиг бүхий шийдвэр байна. Тэгээд дээчгийн нөгөө одоо бэлгийн хүчирхийллийг тайлбарлаж байгаа байдал нь штэ баг ингээд дээчгийн албасны тайлбарын дайны тайлбарууд хийсэн биз дээ. Тий одоо угаасаа энэ тайлбарыг бол цаашдаа одоо хүн гомдол гаргахтаа ч юм уу хүртэл дуртай болох үед маш өргөн тайлбар хийсэн болохоор айгүй одоо хууль хэрэглээний нэгдмэл байдлыг авчирхаа цаашид нэлээд ач холбогдолтой болох байхаа. Одоо энэ анхан шатны шүүхийн тайлбарыг харах юм бол жишээлбэл анхан шатны шүүхүүд за гэж хэлэх нь жоохон бурууддаг юм бол хий яад юм бол ер нь л гэхдээ яг хуу жоохон одоо явцуг хүрээнд ойлгодог хэвээрээ байгаа юм шиг л харагдсан л да. Анхан болон давзаалтны шүүхүүдийн юунаас харах юм бол тэгэхээр яг хуу энэ кейс бол өмнө нь нэг ийм кейс би хайгаа олог болохоор энэ магадгүй одоо ийм өргөн хүрээний тайлбар хийсэн одоо хамгийн сүүлийн үеийн кейс байх. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрийг энэ тогтоолт дурсан тайлбар бол цаашид баримтлаа явахад анхан болон давзаалтны шүүхийн хууль хэрэглээ бол нэлийн одоо нэгнэл байдал нь хангагдах байх гэж найдаж байна. Зөв. Одоо угаасаа нөгөө шүүхийн байгаагийн зорилго чинь хүний эрх хэрэгчлөөг хамгаалах зөрчигдсөйг эсэргээрүүлэх штеп. Тэгээд яг ингээ хөдөлмөрийн хууль ялангуяа ийм сүүлийн үед батлагдсан хуулийн зарчмуудыг ингээд гол практик дээр хэрэглээд маргаанууд шийдээд явахаар гоё санагдчихэ. Харин за энэ удаагийн дугаарт хамт байсан баярлалаа. Бид тэгээд нөгөө өөр сонирхолтой кейсүүд олж ярих гэж хичээж байгаа болохоор энэ удаа өмнө нь ерөөсөө ийм бэлгийн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой кейс ярьж байгаагүй тийм болохоор энэ кейс олж ярьлаа. Тэгээд хэрэг болно гэж найдаа. За тэгээ та бүхэн дараагийн дугааруудтай маань хамт байгаарай. Бас бусдаагаа лайк, шеэрлж хуваалцаарай. За тэгээд нэг сонирхолтой шийдвэр хийж өгсөн баярлалаа. Баярлалаа. Баяртай.